Ахын дүүсэ. Паструуд ахлагчид бүгд эзнэр сонгогдож томилогдсон бөгөөд эзэн үйлчлдэг хүмүүс гэдэгт итгэх ёстой. Амен. Паструуд ахлагчдад дуулууртай байх нь эзэнд дуулууртай байгаа хэрэг юм. Амен. Харин бид паструуд ахлагчдыг эсрэгүүцэж яллуул эзнийг эсрэгүүцсэн хэрэг болно. Амен. Паструуд Тийм шүү. бүгд энэ талаар сайтар бодоцгоё. Чуулганд хэн бидэнд сургаал айлддаг вэ? Тийм ээ. Паструуд ахлагчид. Тийм ээ. Зөвхөн паструуд ахлагчид л Библийг ойлгодог ба Библийг тайлбарлаж чадна. Зөвхөн тэд л биднийг хариулж чадна. Амен. Тиймээс паструуд ахлагчдын хэлснээр Библиэд нийцж Библи суурилсан байгаа цагт бид дагаж дуулууртай байх ёстой. Амен. Паструуд ахлагчдын хийж байгаа зүйл Библиэд нийцэж байгаа цагт бид хүлээн авч дагах ёстой. Амен. Паструуд ахлагчдад дуулууртай байж тэднийг сонсох нь яхара буруу байж болох юм бэ? Буруу биш. Та бүхэн тайван бай. Тайвшир. Ахын дүүсээ. Шашны паструуд улан ахлагчдыг эзэн сонгож томилсон тухай асуултад төгс хүчит бурхны чуулганы ахын дүүсийн нөхөрлөг сонсцгоё. Бидэнд яриач. Тэгхүү. Бидэнд ярилда. Бидэнд яриад өгөөч тээ. Тэдний альдж байгаа нь маш гүн. Бид сонсож болохгүй. Яха. Бидэнтэй баг зэрэг ярилцаач. Тийм ээ. Бид Бурхан талархъя. Ахын дүүсээ. Энэ асуудлаар мэдэж байгаа зүйлээ та бүхэнтэй ярилцах юм зөвшөөрнө. За. Шашны ертөнцид зарим хүмүүс шашны паструуд, ахлагчид бүгд эзний сонгож тогтоосон хүмүүс гэж боддог. Тиймээс хүмүүс тэдэнд дуулууртай байх ёстой. Энэ үзэл нь Библи суурилсан байдгүй. Энэ нь эзний үгээр батлагдсан байдгүй. Үүнд ариун сүнсний гэрчлэл болон ариун сүнсний ажлын баталгаа байдгүй. Хэрвээ хариулт нь бүгд үгүй юм бол паструуд, ахлагчид бүгд эзнэр сонгогдож тогтоогдсон гэсэн олонхын итгэл нь хүмүүсийн үзэл болон төсөөллөөс үүссэн босоо. Тийм. Энэ талаар бодож үзцгээе. Хуулийн эрен үед Мосе бурхнаар сонгогдож тогтоогдсон байдаг. Энэ нь тэгвэл хуулийн эрен үед байсан Евдийн удирдагчид бүгд бурхнаар сонгогдож тавигдсан байсан гэсэн утгатай юу? Нэгүслийн эрен үед эзэн Есүсийн 12 элч бүгд эзэн Есүсээр өөрөөр нь сонгогдож тослогдсон байсан. Тэгвэл энэ нь нэгүслийн эрен үед бүх паструуд, ахлагчид эзнэр сонгогдож тавигдсан байсан гэсэн үг үү? Үгүй. Маш олон хүн тогтсон дүрмийг дагах дуртай бөгөөд баримтад үндэслэсэн зүйлстэй харьцдаггүй. Үр дүнд нь тэд хүмүүсийг сохроор шүтэн мөргөж дагадаг. Энэ асуудал нь юунтай байна вэ? Яагаад хүмүүс эдгээр зүйлийг хооронд нь ялгаж чаддгүй юм бэ? Яагаад үннийг ирж хайдгүй юм бэ? Тийм ээ. Бид өмнө нь эдгээр зүйлсийн талаар хизээч бодож байгаагүй юм байна. Энд үнэхээр хайх ёстой үнэн байгаа юм шиг байна. Тийм ээ. Лиаха, бидэнтэй дахиад яах нөхөрлөөч. Тийм ээ. Тэдэнтэй илүү их ярилцаач. Бид Библиэд тэмдэглэгдснээс Бурхан өөрийн ажлын үе шат бүрд өөрийн ажлыг зохицуулахаар зарим хүмүүсийг сонгож тосолдгийг харж болно. Бурханаар өөрөөр нь тослогдож ашиглагдсан бүхэн түүний үгээр батлагддаг. Яг л хуулийн эрен үед Бурхан Израильчуудыг удирдуулахаар Мосег тосолсон шиг энэ нь Бурханы үгээр батлагддаг. Гэтэл 3:9-өөс 10-ыг нээцгээе. Хэн уншмаар байна? Би уншия. Яхова Бурхан. Тиймээс одоо харагтун Израилийн хүүгүүдийн хашгираа надад хүрлээ. Мөн Египтчүүд тэднийг хэрхэн даралж байгаагч би харсан. Тиймээс одоо ирэх тун би чамайг фараон руу илгээнэ. Чи миний ард түмэн болох Израилийн хүүгүүдийг Египтээс гаргана гэв. Амен. Эзэндээ талархах.
Нэгүслийн эрен үед эзэн Есүс чуулгануудыг хариулуулахаар 12 элчийг тосолсон. Эзэн Есүс Петрийг тослохдоо ийхүү хэлсэн. Яохны хүү Симон, надад хайртай юу? Хоньнуудын минь хончил. Би чамд Тэнгэрийн хаанчлалын түлхүүрийг өгөх болно. Чи газар дээр юу хүлнэ? Тэр нь тэнгэрт хүлэгдэх болно. Чи газар дээр юуг тайлна? Тэр нь тэнгэрт тайлагдах болно. Яг үнэн. Энэ үнэхээр Бурхны үгээр баталгаажсан байна. Бид үүнээс Бурхнаар тослогдож ашиглагдсан хинч бай. Бурхны үгээр батлагдах ба. Бурхны үгийн нотлогоо байхгүй чи ядаж ариун сүнсний ажлын баталгаа байх ёстой гэдгийг харж байна. Тэдний бүх ажил Бурхнаар батлагдсан байдаг. Удирдлага дуулууртай байх нь Бурхан дуулууртай байх юм. Бурхны тосолж ашигладаг хүнийг эсэргүүцдэг хинч бай. Бурхныг эсэргүүцэж байгаа бөгөөд Бурхнаар хараагдаж шийтгэгдэх болно. Яг л хуулийн эрен үед Коро, Датан болон тэдний хүмүүс Мосег эсэргүүцэж байсан шиг эцэстээ юу болсон бэ? Тэд шууд Бурханаар шийтгэгдсэн. Бурхан газрыг нээлгэж бүгдийг залгиулсан. Тийм ээ. Хүн бүр үнийг бодит үнэн гэдгийг мэддэг. Нэгүслийн эрен үед эзэн Есүсийн тосолсон элч нар бүгд эзний үгийн баталгаатай байсан. Гэвч өнөөдрийн шашны пасторууд ахлагчид эзнэр тослогдсон уу? Энэ нь эзний үгээр батлагдсан уу? Тэдний ихэнх нь шашны сургаалаар бэлтгэгдэж шашны дипломтой төгссөн байдаг. Үүн түшиглэн тэд пастор болсноос бус. Ариун сүнс өөрөө тэдэнд гэрчлэл хийж тэднийг ашигласан хэрэг бус юм. Энэ бодит үнэн биш гэж үү? Бидний дундаас хэн нь өөрийн биеэр ариун сүнс аль нэгэн пастрыг тосолж эсвэл гэрчлэл хийхийг харсан бэ? Хинч хараагүй. Ийм зүйл хизээч болохгүй. Хэрв тэд үнэхээр эзнэр тослогдсон бол тэнд ариун сүнсний жинхэнэ гэрчлэл байх ба. Олон итгэгч түүнийг ирж байх болно. Тиймээс шашны пасторууд ахлагчид бүгд эзнэр тослогдсон биш. Энэ бол тодорхой. Эзэн Есүс ариун сүнснээс олдсон гэдэгт итгэдэггүй зарим пастор хүртэл байдаг гэж би сонссон. Тэд ариун сүнснээс олдсон гэдэг нь үндэслэлгүй, шинжлэх ухаанд нийцэхгүй гэж боддог. Эдгээр хүмүүс Христ бол Бурхны илрэл гэдгийг хүлээн зөвшөөрөх нь бүр бага байдаг. Эзэн Есүсийн ажилласан цаг хугацаанд ийм пасторууд байсан болоо тэд гарцаагүй эзэн Есүсийг хүлээн авахгүй байсан. Тэгвэл тэд эцсийн өдрүүд дэх бие махбодтой болсон Бурхны илрэлт болон ажилд хэрхэн хандах вүлээ? Тэд бүгд юудэчүүдийн ахлах тахилч, хуулийн багш, фарисеучуудыг эзэн Есүсийг хэрцгийгээр яллаж эсэргүүцэх байсан. Үнэхээр тэгж болох байсан. Тэгвэл ийм пастор ахлагчид Бурхан дуулууртай хүмүүс мөн үү? Үгүй, тэд бүгд Бурханыг эсэргүүцдэг хүмүүс. Тэр бүхэл Бурхан бие махбодтой болгоход итгэдэггүй. Цаашлаад бие махбодтой болсон Бурханы илэрхийлсэн үннийг хүлээн зөвшөөрдөггүй. Эдгээр хүмүүс антихристүүд биш гэж юу? Тийм ээ. Тэд бол антихристүүд. Тэгэхээр шашны пасторууд ахлагчид бүгд эзнэр тослогдож ашиглагддаг гэдэг үзэл бат бих байсаар байна уу? Үгүй биш. Хэрэг бид эдгээр пасторууд ахлагчид Бурханаар тослогдож ашиглагддаг гэж зүтгэх юм бол энэ нь Бурханыг гүтгэж доромжилж байгаа хэрэг бус уу? Бурхан эдгээр үл итгэгчид болон антихристүүдийг Бурханы сонгосон хүмүүсийг өдөрдүүлэхээр тосолж ашиглах байсан уу? Мэдээж үгүй шүү. Ийм үзэл хитрхи утга учиргүй, хитрхи худал хуурмаг биш гэж үү? Тийм ээ. Энэ нь бодит үннийг гуйлж хар цагааныг холихгүй байна гэж үү? Тийм ээ. Үнэхээр үнэн. Бид эзэнд итгэдэг хэдий ч үннийг ойлгодгүй. Бид үнэхээр юу ч ойлгож чадахгүй байна. Ахан дүүсээ. Бид бүгд ярилцсныхаа үр дүнд тодорхой боллоо. Бурханаар тослогдож ашиглагдах хэстийг бүгдийг Бурхан бичлэн гэрчилдэг. Ядаж л ариун сүнсний ажлын баталгаа болон өр нөлөөг авсан байдаг бөгөөд Бурханы сонгосон хүмүүс амар хангагдаж жинхэнэ хариулгыг олж авах тусалж чадна. Тэр үнэн. Учир нь Бурхан бол зөвхт бөгөөд ариун. Амин. Бурханаар тослогдож ашиглагдаж байгаа тэдгээр хүмүүс бүгд Бурханы хүсэлтэд нийцдэг. Тэд мэдээж
хоёр нүрт фарисеучуд болохгүй. Зөв. Түүнчлэн үннийг үзэн ядагч Бурхны эсрэг байдаг антихристүүд болохгүй. Бурхан Христос мэдээж хэрэг ашиглахгүй. Тийм. Зөв. Тэгвэл өнөөдрийн шашны пасторууд ахлагчдыг харцгаая. Тэдний ихэнх нь шашны сургуулиар бэлтгэгдсэн байх ба. Бурхнаар бичлэн тослогдож ашиглагдаагүй. Тэд ердөө теолог болон Библийг судалдаг. Тэдний ажил сургаал нь зөвхөн Библийн тухай, теологийн тухай, эсвэл Библиэд гарч буй хүмүүс бодит түүхэн зүйлсийн талаар ярихад төвлөрдөг. Үнэн шүү. Тэдний хийдэг зүйл ердөө шашны зан үйлийг хэрэгжүүлж дүрмийг дагахыг хүмүүс заах юм. Тэд хизээч Бурхны үгэнд хүннийг хилцэхэд анхаардгүй бөгөөд хүмүүсийг Бурхны үгийг хэрэгжүүлж мэдрэхэд эсвэл Бурхны тушаалыг сахихад хөдөлдөггүй. Хизээч хэрхэн өөрийгөө мэдэх болон амь руу орох жинхэнэ туршлагын талаар хэлэлцдэггүй. Мөн түүнчлэн хизээч Бурхны талаар үнэн мэдлэгийг хэлэлцдэггүй. Тийм шүү. Иймэрхүү ажил болон номлол нь ариун сүнсний ажлыг хүлээн авч чадах уу? Үгүй. Ийм үйлчлэл Бурхны санаа зорилгыг хангалуун байлгаж чадах уу? Мэдээж үгүй. Энэ нь биднийг үннийг хэрэгжүүлж Бурханд итгэх зөв зам руу дагуулж чадах уу? Үгүй. Яасан ч үгүй. Библийг ийм байдлаар тайлбарлах нь тэд өөрсдийн замаар явж Бурхныг эсэргүүцэж байгаа хэрэг биш гэж юу? Тийм ээ. Үнэхээр Бурхныг эсэргүүцэж байна. Ялангуяа төгсгөчд Бурхан үннийг илэрхийлж эцсийн өдрүүдийн шүүлтийн ажлаа гүйцэтгэхэд эдгээр шашны удирдагчид төгсгөчд Бурханы үгс бол бүгд үнэн бөгөөд хүмүүсийг ариусгаж аварч чадна гэдгийг сайн мэддэгч ирж хайж хүлээн авдаггүй. Илүү жигшмээр нь тэд итгэгчдийг төгсгөчд Бурханы үгийг унших эсвэл Бурханы дуу хоолойг сонсохыг зөвшөөрдөггүй. Тэд өөрсдийн байр суурь, амин зуулгыг хамгаалж үлдэхийн тулд төгсгөчд Бурханы хэрцгийгээр гүжирдэж ялдаг ба бүр сайн мэдээ түгээгчдэг баривчилж хавчин дарлагдан сатааны дэглэмд хятадын коммунист амынхантай хамтардаг. Энэ Бурханд итгэдэг итгэгчдийг хийх ёстой зүйл үү? Эдгээр пастор ахлагчдын үйлдэл зан авир нь эзэн Есүсийг эсэргүүцсэн фарисеучудаас юугаараа ялгаатай. Тэд бол орчин үеийн фарисеучуд мөн. Тэд бидний хувьд үнэн замыг хүлээн авахд саатыг болж байгаа босуу. Үннийг үзэн яддаг, Бурхны эсрэг байдаг энэ хүмүүс хэрхэн Бурхнаар тослогдож ашиглагдсан байж болох вүлээ. Бурхан өөрийнх нь хүсэлд саад учруулдаг, үннийг үзэн яддаг энэ хүмүүсээр сонгосон хүмүүсээ удирдуулах уу? Яасан ч үгүй. Мэдээж үгүй. Тэр үнэ. Мэдээж үгүй. Тэр үнэ. Эзэн талархъя. Та бүхний яриаг илүү сонсох тусам би дотроосоо илүү их гэгэрч байгаа мэдэрч байна. Тиймээс Бурхнаар тослогдож ашиглагддаг хүмүүс Бурхнаар өөрөөр нь гэрчлэгддэг ба Бурхны үгээр баталгаажсан байдаг. Бурхны үг байхгүйсэн ч ядаж л ариун сүнсний ажлын баталгаачлалт байх ёстой. Амен. Харин пасторууд ахлагчид Бурхны үгээр гэрчлэгдээгүй. Эсвэл ариун сүнсний ажлаар батлагдаагүй байдаг. Тэд хэрхэн Бурхнаар тослогдож ашиглагдсан хүмүүс байж болох юм бэ? Бид олон жилийн турш эзэнд итгэж байсан боловч энэ асуудлыг харж чадаагүй байна. Бид үнэхээр олхиогүй харлага юм. Тийм ээ. Ийм яриаг өгөр бид үнэхээр ойлгож чадахгүй байлаа. Эзэн талархъя. Энэ яриа үнэхээр гэгэрүүлж байна. Амен.